Бүр хаачлаа. Хаачлаа энэ тэр нь гах болчих. Хөл байхгүй юм. Хөлгөө ороод ирсэн. Тийм хөх байхгүй. Сайн гисгэл. Сайхан чагсаас. Энэ танах ээжээ үйтэн масалт үлдээ. Чи бас нөгөө долгион мөлгөн болоочтой. Хоорондоо харьж мөнгөд байна. Нэг л юм. Захуу тавихгүй болох. Манай микрофон тийм үү? Манай устгаа шалгуунда.
байна. За үйл ажиллагаа харах хэрэгтэй боловсролын хурдын дарга бол орж ирэх усаар ажиллагаа. За мэдээллийг заахгүй шууд амжуулах болно. Яна хэцүү хөлбөө байлгатай шүү. Эсвэл хэцүү гой тавьчих. Гой тавьчих. Энэ өнөр тавьчих. Чи ингэж гिचиг. Ник. Нэг хоёр. Хятад явах гэж байна. Одоо юу чинь гэж. Доорош нь.
Сайн байцгаана уу? Эрхэм мөндөд улсын хурлын дарга замдын шатаар Монгол банкны ерөнхийлөгч Лавс Сүргэн, Монгол банкны тэргүүнд ерөнхийлөгч болон Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирал Ганхүү, Эрдэнэс Silver Resource компанийн гүйцэтгэх захирал Мөнх баяр болон эрхэм мөндөд цочид Монгол банкны ажилчтай. Монгол улсын гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор валютын зохицуулалтын тухай хуулийн 11 дахь хэсэг, Төв банкны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дахь хэсэг болон иргэний хуулийн холбогдох хэсгүүдийг үндэслэн үнэт металл худалдан авах хантай ажиллагааны гэрээг худалдагч талын толгой компани болох Эрдэнэс Монгол компани, худалдагч тал болох Эрдэнэс Silver Resource компани, за нөгөө талаас буюу худалдан авагч тал болох Монгол банкны хооронд байгуулах гэж байна. За энэхүү гэрээний 850-аас 980%-аас доошгүй сорьцтой алт мөнгө болох үнэт металлын агуулмж бүхий гулдмайг Эрдэнэс Silver Resource компаниас Монгол банкнд нийлүүлэх улмаар гэрээнд заасан дагуу төлбөрийг төлөхтэй холбоотой харилцааг зохицуулахад орших юм а. Ингээд гэрээнд гар үсэг зурж баталгаажуулан хэмээн Монгол банкны нөөцийн удирдлага санхүүгийн зах зээлийн газрын захирал Ингчин, Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирал Ганхүү, Эрдэнэс Silver Resource компанийн гүйцэтгэх захирал Мөнх баяр нарыг эндэртүрээ. Мөн гэрээ байгуулах үйл ажиллагааг ёслон хэмээн мөн эндэрт эрхэм мөндөд улсын хурлын дарга замдын шатаар Монгол банкны ерөнхийлөгч Лавс Сүргэн, засгийн газрын хэрэглэх газрын тэргүүндэд дарга Гамбат, Хөгжлийн банкны төлөөлөлөөр зохицуулалтын дарга Баяр Магнаа, геолог уулуурхай яамны үйлдвэрлэлийн бодлого зохицуулалтын газрын дарга Мөнх төр нарыг мөн эндэрт өгч байна. За талууд гэрээг үзүүлсэний дараа улсын хурлын дарга замдын шатаар гэрээ байгуулагч талуудад болон Монгол банкны нийт ажилтан албан агчдад хандаж үг хэлэх болно. За сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн амгалан айлтган мэдчилж байна. Бид удахгүй 2019 оноо үдэж 2020 оноо утгах гэж байна. 19 оныг бид баггүй амжилттайгаар үдэж байна. Монгол улс дэлхийд байгалийн баялагаараа эхний 10-т ордог ийм баян улс, баялаг улс. Монгол улсын газрын хөрсөн доор болон дээрх баялагаараа бид байгалийн үзэсгэлэнт газар, түүх турсгалын албарууд, за газрын хөрсөнд орох баялагаараа ч гэсэн бид дэлхийд одоо эхний 10 тэрмэлэгддэг. Гэхдээ Монгол улс бусад оронтой харьцуулахад хөгжлийн түвшин доогуур, Gini коэффициент буюу баян хоосны ялгаа өндөр, ядуурлын түвшин өндөр, яагаад хүчгүй байгаа юм бэ гэдэг асуултыг өнгөрсөн 27 жилийн туршид тавьж ирсэн. Тэгээ өнөөдөр бид бас нэг түүхэн үйл явдлын нэг гэрч болж байна. Энэ салхитын мөнгөний орд бол нэг тийм том стратегийн орд биш. Гэхдээ өнөөдөр энэ ордыг Монгол хүмүүс баяжуулаад, ашиглаад, үйлдвэрлээд хөдрээр нь экспортлоод татвар төлбөрөөс зайлсхийгээд хэсэг цөөхөн хүний хууль бус үйл ажиллагааны золиос болж ирсэн энэ орд газрын энэ дээж өнөөдөр энэ Монгол банкны ширээн дээр Монгол банкны эднэсийн сан тушаагдах үлээмж байна. Одоо он дотор
манай Эрдэнэс хэмжээл Эрдэнэс сэлбэр ресурсынхны мэдгдснээр хагас тонн буюу 500 кг мөнгө олборлсон. Ингээд дээж нэнд байж байна. Тэгээ цаашдаа энэ 1.5 их 80 төгрөгийн мөнгө олборлож за цаашдаа цэвэршүүлээд баяжуулаад Монгол банкны Эрдэнэсийн сан валютын нөөцөд зузаатгана. Монгол банкны валютын нөөц, Монгол улсын валютын нөөц 4.2 тэрбум долларт хүрсэн сайхан мэдээ байна. Монгол банкны хамт олонд бас талархал баяр хүргэж байна. Валютын нөөцийн тооноосоо гадна чанарын бүтэн сайжирж байгаа тухай сая Монгол банкны удирдлагууд мэдгдлээ. Гэхдээ л бидний гадаад үр төлбөр өндөр байгаа. Тэгэхээр валютын нөөцөө нэмэгдүүлэх, алт валют, үнд металл, мөнгө, алт мөнгөний нөөцөө нэмэгдүүлэх Төв банкны хуулийн дагуу өнөөдрийн хилцэл хийгдэж байгаа нэг сайн жишг тогтож байна. Монгол улс байгалийн баялагтаа эзэн байж шинэ өөрчлөлтүүдийг авч явахын том эхлэл гэж бодож байна. Нээлттэй тод хөл мэдээллийнхэн Монгол банкны ажилтнуудын өмнө төрийн хоёр байгууллага. Эрдэнэс хэмжээл буюу ард түмний хувьцаат компани шүү дээ. Монгол банк хоёр гэрээ байгуулад ингээд мөнгөө валютын нөөцөд зузаатгаад энэний олдвороо 5 жилийн хугацаатай гэрээ байгууллаа. 1.2 их 80 төгрөгийн нийтээр 500 орчим сая долларын мөнгөний нөөцийг Монгол банкнда тушаах нэ. За энэ 1 их 80 байд юм уу, энэ 500 сая долларын одоо 1.3 их 80 байд юм энэ төгрөгийн 400 орчим сая долларын хэмжээгээр Монгол банкны валютын нөөц зузаарна. Нөгөө талдаа Эрдэнэс хэмжээл энэ активуудаа эргэлтэнд оруулах, баялагтаа эзэн болох үндэсний баялагын сан байгуулагдах, тэр Sovereign Wealth Fund гэдэг байгаа тэр үндэсний баялагын сан байгуулах том эхлэл энэ болж байгаад би энэ эхлэлийг тавьж хагаад Монгол банкны удирдлагууд, Эрдэнэс хэмжээл компани удирдлагууд, за энэ дээр идэвхжүүлэн оролцож байгаа Эрдэнэс сэлбэр ресурс компани удирдлагуудад баяр хүргэж байна. Энэ шинэ эхлэл болж байна. Тэгээ 2019 он бол энэ өөрчлөлт шинжилтийн жил болон тунхаглагдж байна. Тэгээ 2020 оноос Монгол улсын хөгжлийн дараагийн 30 жил шинээр эхэлж байгаа энэ том эхлэлийг энэ үгээрээ тавьж гин гэж бодож байна. Өөрөөр хэлбэл байгалийн баялагтаа эзэн байж үндэсний баялагын сан байгуулах энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үжил санаа өнөөдөр амжилт суурин тавигдж байна. Монгол улсын үндсэн хуулийн 6-гийн 1-т Монгол улсын газар, түнчлэн газрын хөвлөе, ой усны нөөц, ан амьтан, ард түмний мэдл төрийн хамгаалтанд байна. 6-гийн 2-т энэ ард түмний мэдэлд байгаа байгалийн баялагийг үр өгөөжтэй ашиглах, урт хугацааны бодлого дээр үндэслэж ирээдүй болон одоо үеийн ард иргэдэд үр өгөөжтэй, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах энэ зарчмын үндсэн дээр ашиглана. Үүнийг үндэсний баялагын санд энэ орлогыг төвлөрүүлж, энэ газрын баялагын төрийн нийтийн өмч болох энэ газрын баялагын ашиг орлогыг үндэсний баялагын санд төвлөрүүлж, тэгээ ард иргэдтэй хүртээмжтэй тэгш шудраг хүртээх чиглэгдэнэ гэсэн ийм концепцийг үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр баталсан сая. Тэр энэ бол үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн шинэ чиглэл агуулгыг өнөөдөр бодит амьдралд хэрэгжүүлж байгаа жишээ. Энэ жижигхэн ордоос их том өөрчлөлт эхэлж байна. Энэ бол Норвегийн бусад одоо сайн жишгүүдийн үндэсний баялагын сан байгуулж, байгалийн баялаг цөөхөн хэдэн гэр бүлийн асар их баяждаг хэрэгсэл биш, нийт ард түмэндээ өргөөжтэй, улсынхаа санд өргөөжтэй, Монгол банкныхаа валютын нөөцийг нэмэгдүүлсэн ийм тэгш шудраг Норвеги шиг бусад жишг болсон улсууд шиг жишг болох ийм том өөрчлөлтийг эхлэл гэж үдж бодож бахархаж энд оролцож байгаа доо их баяртай байна. Энэ бол түүхэн үйл явдлын гэрч гэж бодож байна. Тэгээ энэ ажлыг үр дүнтэй хэрэгжүүлж төрийн ажлын бүх шатанд нэг тууштай мөрдөж ажиллахыг бас Монгол банк, Эрдэнэс хэмжээл, Эрдэнэс сэлбэр ресурс, за хөгжлийн банк, холбогдох төр засгийн байгууллагуудад
өнөөдөр чиглэл болгож байгаа. Энэ маань ингээд Эрдэнэ Сэлбэр Ресурс Хөгжлийн банкнда энэ гэрээгээ барьцаалаад бонд гаргах, алт мөнгөний бонд гаргах. За энэ алт мөнгөний бондыг үндэслээд Хөгжлийн банк бонд гаргах, тусгай зориултын компаниг үндэслээд бонд гаргах. За энэ бондороо томоохон төсөл хөтөлбөрүүдэд санхүүжүүлэх, алт мөнгөний нөөцөө нэмэгдүүлэх энэ том санхүүгийн систем, үндэсний баялагын сангийн менежментийн цаашдын чиглэл эндээс урган гарнаа. Ийм том эхлэлийг тавьж байгаа Монгол банк Эрдэнэ Сэмжээл засгийн газрын хэвлэх газрын удирдлагуудад дахин баяр хүргье. Анхаарал тавьсан баярлалаа. Ингээ ирэх 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт. За түүний үзэл санааг бодит амьдралд хэрэгжүүлэх энэ баялагын сан ашигт малтмлын нөөцийн зүй зохистой удирдлагаар ингэж баяжиж амжилтаа хэрэгжиж байна. Ингээ ирж байгаа 2020 онд та бүхний сансан бүхэн сэтгэлчлэн бүтэж ахмадуудаа ач санах, ирээдүйн залуу үедээ ирээдүйн өв сан үлдээх, одоо үед их жаргалтай амьдрах хамгийн сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье. Анхаарал тавьсан баярлалаа. Баярлалаа. За хурлын даргын үгэнд хэлсэнчлэн за түүхэн гэж хэлж болох энэ хүүгээрээ 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 5 жилийн хугацаанд өргөжлөн. За талуудын хамт ажиллагаа өндөр өргөжтэй байж Монгол Улсын гадаад байлиг тэнэц олон тэрбум доллараар нэмэгдэх болтугай. За үүгээр ёслолын ажиллагааны аль ёсны хэсэг өндөрлөж байна. Ёслол ажиллагаанд оролцсон та бүхэнд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлье.